Одооноос яг 24 жилийн өмнө буюу 2000 оны 5 сарын 15-ны өдөр 40 настай Сьюзен Бэйдүүн нь өөрийн салсан нөхөр болох 52 настай Набхан Бэйдүүнийг алга болчихлоо, гэртээ ирдгүй гэж цагдаад бүртгүүлдэг. Набхан Сьюзен хоёр нь 1982 онд хурмаа хийсэн. Швед улсад Либанон улсаас дөрвөж ирсэн. Хэдийгээр энэ хоёр салаад 10 гаруй жил болсон ч 4 хүүхдээсээ болоод нэг орцонд хөрш зэрэгэлдээ айлууд болж энгийн гэр бүл мэт амьдардаг байсан. 52 настай Набхан нь өөрийнхөө халаас өрөөг 22 настай Чарбел Аюб гэдэг залууд хөлсөлдөг байсан. Чарбел Аюб нь болохоор Либанон улсаас жил гарны өмнө Швед улсад цагаачлж ирсэн. Тэгээд Либанон улсад байхдаа хөлсний цэрэг хийдэг байсан ийм залуу. Сьюзны цагдаад өгөх мэдүүлгээр Чарбел Набхан хоёр нь нэг хоногийн өмнө буюу 2000 оны 5 сарын 14-ний орой цуг машин авнаад гэрээсээ гарсан гэж бүртгүүлдэг. Цагдаа нар мэдүүлгийн дагуу Чарбелийг дуудаад мэдүүлэг авна. Энэ мэдүүлгээр Чарбел нь Набхан бит хоёр 14-ний орой нэлийн хажуу Ховдэ гэдэг амьдардаг хотоосоо гараад Корсбори гээд ойрхон зэрэгэлдээ хот руу явсан. Набхан нь өөрийгөө нэг айлд хөргүүлээд намайг залгат линчэнэ хүлээж аваарай гээд орсон. Гэхдээ хизээч гарч ирээгүй. Гарч ирэхгүй болохоор нь өглөө арга ядарсандаа би буцаад Ховдэ руу гэрт нь очиод салсан эхнэрт нь машиныхын түлхүүрийг өгөөд өрөөнд ороод унтсан гэж цагдаад мэдүүлэг өгдөг. Цагдаа нар унж авсан машинд нь өнгөцхөн үзлэг хийн. Ингэхэд машин нь маш цэвэрхэн бас хойтлын багажийг нь дугааж цэвэрсэн нойтон байдаг. Хөрш зэрэгэлдээ айлаас нь асуухад Чарбел гэдэг халаас өрөөд хөлсдөг залуу нь ер нь бол энэ машиныг нь ойр ойрхон угаа цэвэрлдэг, харж торддог байсан гэдгийг нь хөршүүд нь хэлнэ. Набханы хөршүүд нь Набханыг ер нь бол гаднаасаа мөнгөлөг гялцэл харагддаг, нэлээд дажгүй хүн гэж тодорхойлдог. Цагдаа нарын шалгаж үзснээр Набхан нь өрн дунчсан Либанон улсаас хүмүүс цагаачлж Швед улс руу авчирна гэд хэдэн удаагийн оролдлон бүтээгүй нэлээд хэдэн хүмүүст өртөө болгон мэдгддэг. Салсан эхнэр Сьюзен болон Чарбелийн хэлж байгаагаар алга болсон Набхан нь сүүлийн үеүүдэд сэтгэл санаа докторгүй байдалтай байсан. Нэг тохиолдолд бүр Набхан нь асар их хэмжээний эмийг архиар даруулж ууж амиа хорлох гэж хүртэл завдал үлдчихсэн гэж хэлдэг. Ингээд цагдаа нар алга болсон Набханыг сайн дураараа хүмүүсээс нуугдах зорилготой өөрийгөө нууж байж магадгүй гэж үзээд хэд хоног харна. Гэтэл алга болсон Набхан нь дансандах мөнгөө огтхон хэрэглэдэггүй бөгөөд өөрийнх нь хоёр паспорт нь Ховдэд байдаг, гэрт нь байсаар л байдаг. Нэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа цагдаа нар энэ алга болсон гэх Набхан нь ер нь хүн амны хэрэгт өртсөн байж магадгүй гэж сэжилж эхэлнэ. Ингээд хамгийн ихний сэжигтэн бол Набхантай хамгийн сүүлийн оройг өнгөрөөсөн Чарбел буюу 22 настай халаас өрөөг нь хөлсдөг залуу болж таарна. Цагдаа нар 5 сарын 14-нд Чарбелийн утасны сүлжээ, утасны GPS нь хаана заахыг цагдаа нар шалгаж үздэг. Ингэж шалгаж үзэхэд Ховдэгээс гараад хэдэн газруудад саатан зогсно. Тэгээд яг энэ шөндөө бас Чарбел руу алга болсон Набханы салсан эхнэр нь нэлээд олон удаа залгасныг цагдаа нар олж мэддэг. Ингээд энэ дуудлага ирсэн жагсаалтыг үзүүлээд Чарбелээс асууж үздэг. Утсанд ирсэн дуудлагуудын жагсаалт болон GPS-ний заасан газруудыг Чарбелд үзүүлэхэд энэ бүхнийг худлаа буруу дашаа зүйл зааж ийн гэж үгүйсгдэг. Ингээд Чарбел цагдаа нарт илүү с ิจ гтэй болж эхэлдэг. Цагдаа нарын дараагийн алхам бол Чарбел болон Набханы унж авсан машиныг илүү сайн шалгаж үзэх. Цагдаа нар машиныг дотор гадаргүй маш сайн гүнзгий шалгадаг. Ингээд шалгах явцдаа хойтлын багажинд запас дугуй байх хонгорхойлоо хүний цус урсан байх магадaltaй зүйл олдог. Цагдаа нар энэхүү цус урсан байхад магадaltaй мөрнөөс ДНХ шинжилгээ авдаг. Гэвч Набхан нь алга болсон ямар ч ДНХ авах боломжгүй учраас цагдаа нар салсан эхнэр болон Набханы хүүхдүүдээс ДНХ шинжилгээ авч харьцуулж үзэхээр болно. Набханы хүүхдээс авсан ДНХ-ээс Набханы эхнэрийнхэн ДНХ-ийг хасахад Набханы өөрийнх нь ДНХ үлдэнэ гэж үзээд цагдаа нар харьцуулж үздэг. Ингээд машины хойд багажинд байсан цусны мөрөн Набханы цус мөн болохыг нь цагдаа нар олж илрүүлнэ.
Ингээд хэрэг гарснаас 6 сарын дараа буюу 2000 оны 11 сарын 3-ны өдөр цагдаа нар Чарбел болон салсан эхнэр Сьюзен хоёрыг хэрэгт сэжиглээд хоёуланг нь төр хугацаагаар саатуулж хорино. Ингээд саатуулж хорих хугацаанд энэ хоёроос аль алингаас нь мэдүүлэг авч эхэлнэ. Чарбел өгсөн мэдүүлэг болгон дээр хэрийг няцаадаг би биш гэж хэлдэг. Сьюзен болохоор би мэдэхгүй гэж хэлнэ. Гэхдээ цагдаа нарт өгөх нэг сонирхолтой мэдүүлэг нь юу вэ гэхээр Чарбел тэр орой 14-ний орой буцаж ирэхдээ гарын цус болчихсон, хувцсан шалбааг болчихсон орж ирдэг гэж цагдаа нарт мэдүүлэг өгнө. Цагдаа нар Сьюзенаас сонсон мэдүүлгээ Чарбелд очиж тулаж хэлнэ. Тэр орой чи буцаж ирэхдээ хувцс чинь нөл цус болчихсон ирсэн. Энэ юунаас болсон бэ гэж тулаж асууна. Ингээд Чарблийн хэлэх мэдүүлэг нь болохоор тэр орой би Напханыг хүлээгээд гарч ирэхгүй болохт нь уур хүрээд нэрэгдсэндээ би гараараа хан зохиод гараад язалсан. Буцаж харж явах замдаа би цустай гараа цамцандаа арчсан байх магадaltaй. Тэгээд гараад дараа нь цэвэрлэх гэж нууранд очиж гараа угаах явцдаа би ус руу халтирж унаад хувцс норсон гэдэг мэдүүлгийг цагдаа нарт өгнө. Хэдий Напханы биеийг олоогүй ч цагдаа нар машинаас олсон цус энэ GPS болон утасны орж гарсан дуудлагуудын жагсаалтаар хэрэг үүсгэж Чарбел болон Сьюзен хоёрыг 2001 оны 3 сарын 12-нд баг шүүхээр оруулж хэрэгт татна. Хэрэгт татахдаа Чарбелийг хүн амны хэрэг хийсэн, Сьюзеныг болохоор гэмт хэрэгтэн нуун хаацайлсан хоёр үндслэлээр цагдаад шүүхт татна. Гэвч баг шүүхээс хэргийн баримт хангалтгүй гэж үзээд Чарбелд 1 жилийн ял оноо. Гэхдээ Сьюзеныг энэ хэрэгээс цагаатгана. Чарбелд 1 жилийн ял өгөх шалтгаан нь болохоор энэ нь санамсруу байсан байх магадлалтай. Тэгээд одоо хүртэл зогцсон олдоогүй болохоор энэ өөрөө хүн амны хэрэг мөн эсхийг нь нотлох арга байхгүй гэж үзнэ. Ингээд энэ шүүхийн хариуг Чарбел дээд шүүх рүү дав заалтна. Дээд шүүхт дав заалтахад Чарбел болон Сьюзеныг дахиад дээд шүүхээс нотлох баримт хангалтгүй. Энэ машинд байсан цус нь хэрэг гарахаас өмнө байсан байх магадaltaй. Тэм учраас дахиад л Чарбелийг энэ хэрэгээс цагаатгана. Ингээд шүүхийн хариу Чарбел болон Сьюзен хоёрын талд гарахад цагдаа нарын хийж чадах зүйл үүгээр дуусна. Гэвч 2006 оны 8 сарын 17-нд хэрэг гарснаас 6 жилийн дараа цагдаа нарт нэг дуудлага ирдэг. Энэхүү дуудлагыг муусны нөх цооног соруулдаг машины жолооч энэхүү дуудлагыг өгдөг. Дуудлага өгсөн газар цагдаа нар очиод үзлэг хийхэд энэхүү цооног соруулдаг машины шаланканд хүний гавлын яс, хүний биеийн яснууд орж бүглэрсэн байдаг. Ингээд энэ олдсон арга ясыг цагдаа нар очиж үзлэг хийж гаргаж авахд бас энэ хоолойноос хувц гарч ирдэг. Энэхүү хувц нь 2000 оны 5 сарын 15-нд алга болсон Напхан Бэйдүүний өмсч явсан хувц мөн болж таардаг. Ингээд цагдаа нар энэ олдсон арга ясыг 6 жилийн өмнө алга болсон Напхан Бэйдүүний арга яс болохыг олж илрүүлнэ. Напханы хэргийг дахиж сөхөх боломжгүй болдог. Яагаад гэвэл 2003 онд аль хэдийн дээд шүүхээс энэ хоёр салсан эхнэр болон 22 настай Чарбел гэдэг хүмүүсийг цагаатгсан учраас хүмүүсийг дахиж хэрэгт сэжиглэх боломжгүй болдог. Цагдаа нарын хийж чадах зүйл үүнээс өөр байдгүй. Гэтэл нэг өдөр 2012 оны 9 сарын 17-нд буюу хэрэг гарснаас 12 жилийн дараа Ховдагийн цагдаагийн газар руу Стокгольмын цагдаагийн албанаас залгадаг. Үүгээр манай хэлцээр нэг залуу ирээд хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрмөр байна гэж ирлээ гэдэг дуудлага ирдэг. Ингээд энэхүү хэрэгээ үүрмээр байна гэсэн хүн нь болохоор 12 жилийн өмнө хэрэг сэжиглэгдэж байсан 22 настай Чарбел Аюб болж таардаг. Ингээд хэрэгээ хүлээгээр ирсэн Чарбелийг цагдаа болон прокурор нийлж агаад өрөөнд суулгаж агаад камерын өмнө бүх юмыг яриулахаар болдог. Ингээд камерын өмнө Чарбел ярьдаг. Чарблийн ярьж байгаагаар энэ өдөр 14-ний өдөр би Напханыг хідэн октодоор очиж цуг шоуд гэж худлаа хэлээд машиндаа суулгаад гарсан. Ингээд машиндаа сууж гараад Ховдэ гэдэг хотоос нэлээд зайтай яваад ой модонд оруулаад би шууд Напханыг төмөр утсаар хорох гэж оролцсон.
Гэвч амжилтгүй болоход нь би шууд зөрүүлээд гараараа толгой руу балбаж нүдэж эхэлсэн. Хэсэг хугацаанд гараараа нүдэж балбсны дараа ухаангүй болж эхлээд дараа нь төд удалгүй амьсгаа ураасан. Ингээд амьсгаа ураасныхан дараа би өөрийгөө юу хийч вэ гэж хэсэг зур бодоод гэхдээ нэгэнт ийм зүйл болчихсон юм чи одоо би энэ зогцсноос салах ёстой гэдгээ ухаарад Напаны зогцыг би багаажиндаа хийгээд Карлсбори гэдэг хот руу явсан. Ингээд хот руу явах замдаа машин доогуур урсдаг цооногны нүх байхыг олж харсан. Энэ цооногны нүхэн дээр би хажууд нь тулж зогсоод нэлийн ханхуу бүрэнхий болцоо хөдөө байсан учраас ямар ч хүн байгаагүй. Ингээд шууд би машинаасаа Напаны зогцыг гаргаад цооногны тагийг онгойлоод энэ цооног нөх рүү Напаны зогцыг би шууд унгаагаад явсан. Тэр хоорондоор салсан ихэнд надлаа байнга залгаж исэн. Ямар нэг юм болсон юм уу, сэжиг авсан юм уу, эсвэл зүгээр санаан зовсон юм уу мэдэхгүй тэр надлаа байнга залгаадсан. Буцаж явах замдаа би нэг газар зогсоод уурандаа хан нилээн зогсон. Тэгээд хан зохихдоо гараа ядалсан гараа би цамцсандаа арчаад буцаж очиход миний хувцс жоохон цус олчихсон байсан гэж цагдаа өмгөөлөгч хоёрт Чорбл хэлдэг. Чи яагаад энэ хэргийг ер нь хийх болсон юм бэ? Чорблээс асуухад мэдэхгүй байна. Би тухайн үед зүгээр л өөрийгөө муу хүн юм байна, хэрцгий хүн юм байна гэж ойлгосон тухайн үед. Тэгээд Напаны байгаа байдал нь хувь хүн надад таалагдаагүй. Миний игдүүчлийг хүргэдэг байсан. Тэгээд л би шууд ер нь энэ Напаны амиг өгөх ёстой байна гэж нэг шөнө шийдсэн гэж хэлдэг. Чорблийн өгсөн мэдүүлгээр салсан эхнэр нь энэ зүйлд ямар ч холбоогүй ийм зүйл болсныг гадарлаачгүй байх гэж хэлдэг. Тэгээд өмгөөлөгч Чорблээс чи одоо яагаад ингэж хизээ хойно ирээд хэрэгэ хүлээж байгаа юм бэ гэсэн чинь би яг ийм хүний амь насанд хүрсэн гэдэг зүйлтэйгээ би ингээ удаан явж чадахгүй юм шиг байна. Намайг дарчлааж гин зүгээр л хэрэгэ үүрмээр байна. Хүний амь насанд хүрсэн гэдэг гим нүгэлтэйгээ би ингэж удаан ямааргүй байна гэдэг зүйлийг өмгөөлөгчд хэлдэг. Тэгээд Чорбл нь бас өмгөөлөгчд энэ бүх зүйлийг би ганцаархнаа зохион байгуулсан, төлөвлөсөн, энэ хүний амьд би ганцаархнаа хүрсэн гэж цагдаад мэдүүлэг өгдөг. Тэгээд би нүгэл хийсэндээ гимшиж जैन. Бурхан миний юу ямар гим нүгэл хийснийг мэдж байгаа. Тийм учраас би зүгээр гим нүглээ үүрмээр байна гэж прокурор хэлдэг. Ингээд прокуророос дахиж бүх нотлох баримтуудыг гаргаад утасны жагсаалт GPS-ээр явсан замын жагсаалтуудыг гаргаад дахиж шүүхээр ордог. Ингээд Чорбл нь шүүхээр ороод хүний амь насанд онц ноцтойгоор хүрсэн гэдэг үндслээр 8 жил авна. Салсан эхнэр буюу Сүйс нь энэ хэрэгээс цаагтгдсан хэвээрээ ямар ч ял эдэлдэггүй. Хэдий Чорбл энэ бүх зүйлийг ганцаараа гардаж хийсэн, ганцаараа төлөвлөсөн Сүйсний оролцоо байхгүй гэж хэлж байгаа боловч энэ одоо хүртэл үнэн бодит гэдэг нь нууцмагдал байгаа. Маш олон хүмүүсийн таамаглаж исэн болон цагдаа нарын сэрдэж иснээр Чорбл болон амиа алдсан Напаны салсан эхнэр Сүйсэн хоёрын голд ямар нэгэн холбоо сүлбэ хайр дурлал байсангүйг хинч мэдэхгүй. Олон хүмүүсийн таамаглаж байгаагаар бол энэ хоёрын голд ямар нэгэн харилцаа байсан гэсэн таамаг одоо хүртэл байсаар байдаг. Одоо 2024 онд Чорбл нь сүмд ажилладаг. 2013 оны 5 сард шүүхээс 8 жил аваад 8 жилийнхээ зөвхөн 5 жилийг эдлээд 2018 онд цуглагдсан гэсэн мэдээлэл байт юм байлаа. Тэгээд шоронгоос гарч ирсэн даруйда Есүсийн сүмд яваад Бурхныг олсон гэд мэдээллийн сайтуудаар нэлээд олон ярьцлага өгсөн байлаа. Одоо ингээд Чорбл нь 46 настай эхнэр хүүхэдтэйгээ Стокгольм хотод амьдардаг. Тэгээд энэ бол Швед улс болсон явдал 4 байлаа. Энэ хүртэл үзэж сонссон та бүхэндээ баярлалаа. Thank you and peace out.